Сайн байцгаана үзэгчдээ. Дэлхийн танхим тоом хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаарт бид өнгөрч байгаа 7 өнөخت Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимд ерөнхийлөгч Дональд Трампд итгэл үзүүлэх хэсэгтэй холбоотой шүүх хурал, шүүх хурлын санал хураалтаар ерөнхийлөгчийг буруутгах үндэслэлгүй гэдэг ийм шийдвэр гаргасан байгаа. Үүнтэй холбоотой сэдвийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Энэ сэдвээр ярилцахаар бид судлаач Бям хамтыг студидд ураад байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Баярлалаа. Тавханд. Өнгөрч байгаа 7 өнөخت Америкийн нэгдсэн улсын улс төрд бас сонирхолтой нэг үйл явц боллоо шүү дээ, тийм ээ. Америкийн нэгдсэн улсын Сенатын танхим ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах үндэслэлгүй гэдэг цагаатгах юм шийдвэр гаргасан байгаа. Ер нь энэ Сенатын танхимд болсон шүүх хурлын үйл явц ер нь хэрхэн өрнөсөн, ямар үндэслэлүүдээр ерөнхийлөгчөө буруутгах үндслүүдийг гаргаж ирсэн. Тэр үндслүүд нь юу байсан бэ? За энэ удаагийн үйл ажиллагааны хувьд бол Америкийн нэгдсэн улсад болж байгаа юм 3 дахь удаагийн үйл явц болж байгаа импичмент. За Америкийн энэ удаагийн ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол 2 үндслээр гин буруутай гэж үзэх ийм үндслийг бол төлөөлөгчийн танхимд бол тавьсан байгаа. За энэ нэгдүгээрт нь бол Украинтай холбоотой асуудал. Ялангуяа ерөнхийлөгчийн сонгуульд алдсан намаас өрсөлдөж магадгүй байгаа, нэр дэвшиж байгаа, кампанит ажиллаа явуулж байгаа Жо Байдентай холбоотой мэдээллийг Украины засгийн газраас гаргаж өгөхийг шаардсан байгаа. За үүнийхээ хариуд бол бас Конгрессээс баталсан байгаа. Цэргийн тусламжийг өгөх хэсгээ энэ мэдээллийг өгөх юм бол гаргаж өгнө гэсэн ийм үндслийг тавьсан. За хоёрдугаарт нь бол Дональд Трампын үйл ажиллагаатай холбоотойгоор бол Конгрессээс мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд бол бас тодорхой хэмжээний саад учруулсан гэдэг ийм 2 үндслийг тавьж ерөнхийлөгчийг итгэл үзүүлэх хэсэх тэр асуудлыг хилцсэн байгаа. За энэ удаагийн хувьд бол юугаар онцлог болсон бэ гэхээр 3 дахь удаа гэж ярьсан тийм. За энэ удаагийн хувьд юугаар онцлог гэхээр өмнөх ерөнхийлөгчийн хувьд импичмент болсон энэ үйл явцуудыг харахад бол илүү дотоод бодлоготой холбоотой байсан. Жишээ нь 1868 оны асуудал бол ерөнхийдөө тухайн үед бол иргэний дайнд дууссан байсан. За энэтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын асуудлыг бол авч хэлцэжсэн. Гэтэл Конгрессийн гаргасан шийдвэрийг ерөнхийлөгч биелүүлэхгүй байх гэсэн үндслээр огцруулах, итгэл үзүүлэхгүй байх тийм асуудлууд яригдчихсэн. За 99 онд яригдсан бас асуудал байна. Ерөнхийлөгч Билл Клинтоны асуудал. За энэ бол гэр бүлээс гадуур харилцаа гэдээ бас л дотоод бодлоготой. За энэ бодлогын энэ удаагийнх болохоор илүү их гадаад бодлогын ерөнхийлөгч гадаад бодлогынхаа эрх мэдлийг уруулан ашигласан байж болцсошгүй гэдэг үндслээр ерөнхийлөгчд импичмент тулгасан үйл явдал болсон. Хууль эрх зүйн үүднээс нь тайлбарлал бол ер нь Америкийн нэгдсэн улсын энэ импичмент олгох, итгэл үзүүлэх энэ үйл явц ер нь ямар процедураар явдгийг, ямар албан тушаалтанд бас олгодгийг тийм ээ, дотроо бас олон янзын тайлбаруудтай байна л дээ. За Америкийн үндсэн хуулинд бол импичмент гэдэг энэ импичмент олгох гэдэг ийм заалт бол байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс эрх зүйн системийн хувьд англи саксоны системтэй англиас буюу Их Британаас гаралтай ийм үндслэл үндсэн хуулинд нь туссан байгаа. За энэ нь ерөнхийдөө үндсэн хуулийн хяналт тэнцвэрийг хадгалах зарчмын гол үндэс болдог ийм зарчим байгаа. Тийм учраас энийг үндсэн хуулиндаа бий болгосон. За энийг ганцхан ерөнхийлөгчд импичментийн асуудал яригдахгүй. Нөгөө талаар дид ерөнхийлөгч мөн холбооны засгийн газрын бүх ажилтнууд холбооны ажилтнуудад энэ импичментийн асуудал үүсдэг. За мөн шүүгчдэд ч гэсэн импичмент тулгасан тохиолдлууд байгаа. За тэгээд ганцхан импичменттэй холбоотой нэг чухал заалт бол үндсэн хууль зааснаар ганцхан Сенат энэ бүх эрх мэдлийг эргэлтэн тодорхой халбан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг Сенат шийднэ гэсэн ийм заалт үндсэн хуулинд орсон байгаа. За мөн тухайн албан тушаалтанд импичмент тооцохдоо нийт Сенатын гишүүний 3/2 нь хүлээн зөвшөөрч санал өгсөн тохиолдолд энэ импичментээр тухайн хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх, албан тушаалаас нь буулгах асуудал шийдэгддэг гэсэн байгаа. За мөн энэ ямар нэгэн байдлаар гинт хэргийн ч гэдэг юм уу шүүхийн тийм зүйл биш. Энэ бол улс төрийн шүүх гэж болсон. Импичментийг ойлгож болно. Энэгээрээ ер нь бусад орнуудад хэрэгждэг зүйлээс ялгаатай байгаа. За Сенатын хувьд сая ерөнхийлөгчд итгэл үзүүлэх хэсгийн асуудал дээр ямар хувийн санал өгсөн нэгдүгээрт тийм ээ. Хоёрдугаарт ерөнхийлөгчийг буруутгах үндэслэлгүй гэдэг шийдэлд хүрэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлөв? За ерөнхийдөө ерөнхийлөгчийг
буруутгах байгаа асуудал нь бол түрээрс хоёр үндслэл байгаа тий. За энэ хоёр үндслэл тус бүр дээр бол Сенатын танхимд бол санал хураалт бол явагдсан байгаа. За тэгээд хоёр үндслэл тус бүр дээр бол буруугүй гэж үзсэн байгаа. За нэг сонирхолтой зүйл болсон нь бол өмнө нь бол ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшижсэн Мит Ромни гэж хүн байгаа тий. Бүгд найрамдах намын гишүүн хүн. Энэ хүн бол одоо намын бусд гишүүдээс арай зөрж өөрөө одоо ерөнхийлөгчийн эсрэг байгаагаа илэрхийлснээрээ бол их сонирхолтой тийм кейс болсон. Ерөнхийдөө бол анх энэ импичментийн үйл явц яригдчих үед бол Сенатын танхим бол батлахгүй байх нь бол тодорхойсэн. Яагаад тэгэхээр Сенатын танхимд бол бүгд найрамдах намын гишүүд бол олонх байсан. 18 оны завсрын сонгуулиар бол бас парламент Америкийн одоо парламент гэсэн үг шүү дээ. Конгресст бол хүчний харьцаа бол өөрчлөгдсөн байгаа. За төлөөлөгчдийн танхим буюу доод танхимд бол Ардсан намынхан илүү их олонх болсон байгаа. За тийм учраас бол Ардсан намынхан ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд бол анханасаа бас шүүмжлэлтэй хандаж ирсэн байгаа. Энэ утгаараа бол ерөнхийлөгчийн одоо түрүүний ярьж байгаа тэр эхний үндслэл болох Украиний асуудал байгаа. За энэ асуудалтай холбоотойгоор бол ерөнхийлөгчийг албан тушаалтанд байлгах эсэх асуудлаар бол энэ санал хураалтыг бол ерөнхийдөө төлөөлөгчдийн танхимд бол анх санал хураалт нь бол явж эхэлсэн. За тэгээд цаашдаа бол энэ төлөөлөгчдийн танхим бол дотроо хорооттой байгаа. Жишээ нь гадаад бодлого, за мөн тагнуулын хороо, за тэгээд шүүхийн хороо ч гэдэг юм. Энэ хороонуудаар дамжаад бол үндслэлийг нь бол боловсруулсан байгаа. За ялангуяа шүүхийн хороонд бол яг хоёр үндслэлийг нь бол яг аль биесээр тэр үндслэлийг нь бол боловсруулад тэгээд цааш нь бол Сенатд бол өргөн барьсан ийм үйл явц болсон байгаа. Цаг хугацааны хувьд хизээ эхэлсэн? Ямар хугацаанд ер нь энэ хичнээн одоо үе шаттай ийм үйл явц болоод өнгөрч За байгаа. ерөнхийдөө бол яг яригдчихсэн үйл явц бол 9-10 сараас бол яригдчихсэн. За анхны яг шүүхийн хороогоор бол төлөөлөгчдийн танхимын шүүхийн хороогоор бол 12 сарын 18-ны өдөр бол яг энэ үндслийг нь боловсруулад яг эхний тэр санал хураалтыг нь явуулаад буруутай гэдэг утгаар авч үзээд дараагийн танхимд бол Сенатын танхимд бол тэр хилцүүлэх үйл ажиллагаа бол явагдсан байгаа. За тэгээд үүнд бол төлөөлөгчдийн танхимын гишүүд бол санал хураагаа цааш нь бол энэ импичментийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой юм а гэдэг ийм зүйл бол яригдсан байгаа. Тэгээд одоо бол он гараад бол ингээ хэлэлцтэй сая 2 сарын 5-ны өдөр бол яг эцсийн байдлаар ерөнхийлөгч буруутай юу үгүй юу гэдэг асуудлаар бол Сенатын танхимд санал хураасан ийм үйл явц болж байгаа. Анх ер нь арчилсан намын энэ импичментийг эхлүүлэх одоо цаад зорилго дээр бас ажиглагчид олон талын байр суурьтай байна л да. Нэг талаараа ерөнхийлөгч үнэхээр одоо үндсэн хуулиа зөрчөөд эрх мэдлээ уруулаад ашигласан юм уу гэдэг үндсэл байна. А нөгөө талдаа бас улс төрийн зорилгоор 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас Трамп ерөнхийлөгчийн нэр хүндийг одоо сөрөгдлаас нь бас тийм ээ олон нийтийн дунд харуулах гэсэн ийм зорилго бас давхар агуулгадж байв уу гэдэг дээр олон улс бас анхаарч ажиглагчид өөр өөрсдийн таамагийг дэвшүүлсэн байсан. Таны хувьд энэ дээр ямар одоо таамагтай байна? За ер нь бол мэдээж улс төрийн шалтгаан бол байгаа. За альва одоо юу гэдгийг улс төрч сөрөг хүчин гэдэг утгаараа бол мэдээж ирэх барьж байгаа засгийн газрын үйл ажиллагааг бол байнга шүүмжлэлтэй ханддаг нь бол тодорхой. Энэ утгаараа бол ерөнхийдөө ерөнхийлөгч Трампын явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд бол Ардсан намынхан нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Өөрсдийнх нь бас бодлого итгэл үнэмшлийн үүднээс бол энэ нь бол яг өөрсдийнх нь юунд нь бол нийцэхгүй гэдэг утгаараа энэ үйл ажиллагааг явуулсан. За нөгөө талаар Дональд Трампын хувьд бол бас Ардсан намд одоо номоос ерөнхийлөгчөөр сонгогдож болцсошгүй хүний талаар одоо тий Украинаас одоо мөрдөн шалах үйл ажиллагаа явуулаач гэдэг тийм хүсэл тавьсан үйл явдал болсон байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө Ардсан намаас тэргуун игнэнд өрсөлдөж байгаа энэ нэр дэвшигчийг бас одоо нэг харлуулах гэдэг юм уу те ийм үйл явц байж болох юм а гэдэг утгаар бол Ардсан нам бол энэ асуудалд бас ихээхэн шүүмжлэлтэй хандсан. За сая одоо юу гэдгийг импичментийн үйл явц дууслаа. За тэгээд ерөнхийлөгч бол буруугүй гэдэг нь одоо ингээд нотлогдлоо гэдэг тийм санал хураалт боллоо те. Тэгэхээр энд бол ганцхан одоо юу гэдэг Дональд Трамп гэдэг хүний нэр хүндийн асуудал ярихгүй нөгөө талаар бол бас Жо Байден гэдэг хүн үнэхээр тэр Украинтай холбоотой байсан юм уу? Тэгээд одоо тэр хүүгийнх нь асуудал яригдчихэж байгаа те. Тодорхой компани Украины компани одоо төлөөлөл удирдах зөвлөлт нь бол орж ажилласан. За үүгээрээ дамжуулаад бол одоо Америкийн улс төрт нөлөөлөх гэсэн оролдлогууд байх үе гэдэг тийм хардлага нийгэмд бол явагдаж байгаа. Тэгэхээр нэг талаараа бол Дональд Трампын асуудал яригдж байгаа мөртлөө нөгөө талаар Жо Байден гэдэг хүний улс төрийн карьерт бол бас их сөргөөр нөлөөлөх тийм үйл явц боллоо. За саяхан бол яг энэ импичментийн үйл явцтай тавцаад бол Америкийн нэгдсэн улсад бол Ардсан намын сунгаа бол явагдаж байгаа. За ингээд сунгааны байдлаар харангууд эхний одоо дөрвөн одоо шилдэг одоо тий санал авсан хүмүүс тэгэхээр хамгийн эхний дөрөвт нь бол хэдийгээр Жо Байден багтсан боловч маш бага хэмжээний санал авсан. Тэгэхээр нөгөө тэргуун үгнэнд орж исэн хүмүүс маань бол цаашаагаа тэр санал нь бас эргэлзээтэй байдалд бол хүрсэн тийм үр дүн бол харагдаж байгаа.
Энэ асуудал дээр Украин ер нь ямар байр суурьтай байгаа? Украины хувьд бол одоо энэ асуудлыг бол бас одоо юу гэдгийг өөрсдийнх нь нөгөө нэг асуудал бол яригдж байгаа тийм ялангуяа нөгөө цэргийн тусламж авах хэрэгтэй асуудлууд яригдж байгаа. За дээрэс нь бол Украины хувьд ч гэсэн бол шинэ ерөнхийлөгч бол гарч байгаа учраас бол гарч ажиллаж байгаатай холбоотойгоор бол Америкийн нэгдсэн улстайгаа харилцаа сайжруулах тийм сонирхол бол мэдээж байсан баг. За тэгээд энэ асуудал хүндэтгэж байгаа явж байгаа болохоор бол Украины хувьд бол бас их тийм хүнд байдалд орсон тийм нэг талаар бол Америкийн нэгдсэн улстай харилцаа сайжруулах нөгөө талаар энд бол одоо юу гэдгийг тодорхой эрх мэдэл уруулан ашиглах асуудал яригдж байгаа учраас бол бас их тийм хүндрэлтэй байдал бол үүссэн байна. Өнгөрсөн оны одоо 9-р сард арчилсан намынхны эхлүүлсэн энэ одоо ерөнхийлөгчд итгэл үзүүлэх эсэх одоо энэ хууль эрх зүйн хүрээнд үүсгэж байгаа энэ үйл явцыг явж явах одоо энэ хугацаанд ер нь Трамп ерөнхийлөгчийн нэр хүнд яаж хэлбэлцсэн, өссөн үү, буурсан уу? Өнөөдөр Сенатын танхим ийм шийдвэр гаргасны дараа ер нь ерөнхийлөгчийн нэр хүнд ямар үзүүлэлттэй байна? За, ерөнхийлөгчийн ялангуяа одоо импичментийг яригдсан үед бол ерөнхийлөгчийн нэр хүнд бол одоо рейтинг гэж ярьдаг тийм маш өндөр байгаа. Энэ бол бүр 2017 онд одоо анх удаа альбан тушаалаа аваад ажилласнаас хойш хамгийн өндөр рейтингтэй байгаа. Одоо 49% гэж Gallup гэдэг агентлаг Америкийн бас одоо юу гэдэг олон нийтийн санал асуулгыг авдаг томоохон агентлаг байгаа. Эдний судалгаагаар бол 49% та гарсан байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлтүүд бол байгаа. За зарим одоо агентлагуудаар 44% ч гэдэг юм янз бүрийн тоо байна л да. Ерөнхийдөө Gallup-ийн тоог хэрвээ үнэн зөв гэж үзэх юм бол маш өндөр үзүүлэлттэй ийм байдалтай байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн хувьд яагаад ингэж өндөр итгэл үзүүлэх болов ард иргэд яагаад их дэмжиж байна гэхээр гурван асуудал нөлөөсөн гэж Gallup бол дүгнсэн байгаа. За нэгдүгээрт бол Ираны асуудлыг яаж авч шийдвэрлэвэ те тэр Ираны генералын асуудал те мөн эдийн засгийг бол маш одоо юу гэдгийг Трамп ерөнхийлөгчийг засаг захиргаанд ажиллаж эхэлснээс хойш бол эдийн засаг бол байнга өсөлттэй явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол ард иргэд бол маш их таалагдж байгаа ийм зүйл байгаа. За мэдээж одоо юу гэдгийг худалдааны дайны асуудал байгаа тий. Америкийн нэгдсэн улсад одоо хохиролтой байсан худалдааны асуудлыг бол амжилттай шийдвэрлэж чадсан гэдэг утгаараа бол иргэдийн хувьд бол одоо юу гэдгийг хүлээн зөвшөөрөх энэ зүйл нь бол өндөр байгаа. Трамп ерөнхийлөгч Сенатад яг одоо шийдвэрлэх санал хураалт явахын өмнөхөн Конгрессийн нэгдсэн чуулганд одоо илтгэлээ тавьсан тийм ээ. Энэ бол өмнөх одоо он жилүүдэд хийсэн үйл ажиллагааныхаа тайланг нөгөө талдаа цаашдаа ер нь бас улс орны гадаад бодлого аюулгүй байдал чиглэлд ер нь ямар зорилт чиглэлтэй ажиллаж байгаа нэн тэргүүний одоо тулгамдж байгаа асуудал нь юу юм гэдэг талаар бол нэлээд юм өргөн цар хүрээтэй байр суурь илэрхийлсэн шүү дээ тийм ээ. Энд онцлог зүйлүүд нь юу байна? Энэ одоо тавьсан илтгэл Сенатын санал хураалтын үр дүнд ер нь нөлөөлөх тийм үндэслэл байх уу? За ерөнхийдөө бол одоо жил болгон гэж хэлдэг те Сенатын одоо нийт конгрессийн нэгдсэн хуралдаанд бол одоо ерөнхийлөгч оролцоод тухайн жил болон өөрийнхөө өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бол тайлгнадаг ийм уламжлалтай байгаа. Энэ ёсороо бол энэ уламжлалт илтгэлээ бол тавьсан байгаа. За тэгээд энэ удаагийн илтгэл бол ийм ер нь бол нэг 74 минут орчим үргэлжилсэн ийм илтгэл байсан. За үүнийх нь 20 гаруй минут нь бол зөвхөн эдийн засаг гэдэг асуудалтууд бол төлөвлөрж ерөнхийлөгч бол ярьсан байгаа. За тэндээ бол эдийн засгийн өсөлтийг яаж хангасан бэ? Ажилгүйдлийг яаж буруулсан бэ? Тэр дотроо бол хүн амын тодорхой хэсгүүдийн ажилгүйдлийг яаж буруулсан бэ? Эдийн засгийн өсөлтийг яаж авчирсан бэ гэдгийг бол маш өргөн цар хүрээтэй бол ярьсан байгаа. Ерөнхийлөгчийн хувьд бол бас анх ерөнхийлөгчийн кампанит ажлыг эхлүүлээд авах үед бол бас ярьжсэн зүйл бол энэ цагаачлалын асуудал байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг цагаачлалыг энэ талаар одоо тий яаж хатуу бодлого явуулах уу гэдэг талаар ярьсан. Жишээлбэл одоо юу гэдэг цагаач иргэдэд бол эрүүл мэндийн үйлчилгээг бол олгодог байсан. Эрүүл мэндийн даатгал бол байсан. Тэрийг бол байхгүй болгоно гэж тэгч юм уу тий. Тэгээ эргээд нөгөө цагаач хүний эрх бол хангахдахгүй тийм учраас бол одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улс цагаачилж орж ирэх хүний тоо багасна гэдэг үндслийг бол тавьж байгаа. За тэгээд дээрэс нь тодорхой одоо Америкийн нэгдсэн улсын амжилт гаргаж байгаа салбаруудыг бол бас онцлон ярьсан байгаа сансар окторгууч гэдэг юм уу те энэ салбаруудад бол яаж Америкийн нэгдсэн улс амжилттай ажиллаж байна. За мөн батлан хамгаалах чиглэлд бол те Америкийн нэгдсэн улс бол одоо хэрэн дэлхий дээр хамгийн хүчирхэг байна гэдгийг бол маш их онцлсан байгаа. Яг гэхээр бол Америкийн нэгдсэн улсын мэдээж батлан хамгаалах төсөв бол аль ч орнтой харьцуулахгүй өндөр байгаа те энэ утгаараа бол батлан хамгаалах хүчин чадал бол дэлхийн аль ч орноос бол илүү гэдгийг бол маш тодорхой хэлсэн байгаа. За ер нь бүгд найрамдах намын бодлогыг ингээд аваад үзэх юм бол зөвхөн Трамп ерөнхийлөгч гэлтгүй бүгд найрамдах намын бодлого бол ерөнхийдөө илүү их батлан хамгаалах
хүчин тулгуурсан бодлогыг явуулдаг. За ардсан ном бол илүү их одоо юу гэдэг дипломат ажиллагаа, яриа хэлэлцээрт бол чиглэсэн бодлого явуулдаг. Яг тэр ёсоор бол яг тэр бодлогуудыг бол энэ одоо юу гэдэг бүгд найрамд намаас гарсан ерөнхийлөгч гэдгийнхэн хувьд бол тийм бодлогыг бол явуулж ирсэн. Тэр нь бас харагдсан. Гадаад бодлого гэдгээс илүү Америкийн иргэд бол мэдээж эдийн засгийн асуудал. Яг тэр хувь хүнийх нь өдөр тутмын хоол унд те ажил эрхлэлтэй холбоотой учраас эдийн засгийн асуудалд бол маш их анхаарал хандуулдаг. Энэ учраас бол ерөнхийлөгч бас 4 жилийн хугацаанд бол энэ эдийн засгийг яаж сайжруулах вэ? За нөгөө худалдааны алдагдaltaч гэдэг юм уу те маш олон оронд бол худалдааны алдагдaltaй явдаг те энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт бол маш их анхаарал одоо тавьж ажилласан байгаа. За өөрийнх нь хийж байгаа бас нэг чухал ажил бол Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлцээрийг бол одоо шинжилэн байгуулсан. Өмнө нь бол NAFTA гэдэг нэртэй байсан. Одоо бол одоо Америк, Мексик, одоо Канадын чөлөөт худалдааны хэлцээр гэдэг энэ хэлцээрийг бол өөрийнхөө ерөнхийлөгч байх хугацаанд батлууллаа. Энэ хэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ гэдгийг бол бас онцлсан байна. Эдийн засгийн үзүүлэлтээр бас тоон үзүүлэлтүүдийг өөрөө дурдах шиг байсан. Одоо ажилгүйдлийг тэдэн хувиар бууруулад бараг тэг төвшөнд хүргэчлээч гэдэг юм уу те. Та тэр тоон үзүүлэлтүүдээс нь бас ажилгүйдлийн хувьд бол ерөөхдөө бол өнгөрсөн хугацаанд бол 7 сая ажлын байрыг шинээр бий болголоо гэсэн ийм зүйлийг бол ерөнхийлөгч хэлж ирсэн. За бас 50 жил байгаагүйгээр бол ажилгүйдэл бол хамгийн доод түвшинд хүрсэн гэдгийг бол хэлсэн. Эдийн засаг бол аль ч ерөнхийлөгчийн үед байгаагүйгээр хамгийн сайн байна гэдгийг хэлсэн. За ерөнхийдөө ерөнхийлөгч Трампыг ажиллаж авах хугацаанд бол нэг дунджаар улиралд бол Америкийн эдийн засаг нэг 2-3% өсөлттэй байгаа. За яг хөгжиж байгаа орнуудын хувьд бол энэ бага үзэлт одоо юу гэдэг 17% өсдөг эдийн засагт орнууд байгаа. Гэхдээ хөгжингүү Америк шиг тийм орнуудын хувьд бол 2% өсөлт байна гэдэг бол маш их өндөр өсөлт. За OECD гэд ярьдаг те эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын орнууд гэдээ ярьдаг. Дэлхийн одоо тэргүүлэх орнууд байдаг. За тэдгээр орнуудын эдийн засгийг хаваад үзэх юм бол ер нь заримд нь бол хасах өсөлттэй болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад одоо ингээд улиралдаа нэг 2-3% өсөлттэй байна гэдэг бол маш өндөр үзүүлэлт сайн явж байгаа гэсэн үзүүлэлт бол харагдаж байгаа. Сая тэр Сенат тулсан шүүх хурлын үеэр хоёр нам хоёулаа нэлээд чухал ийм одоо гэрчүүдийг мэдүүлэг өгөхөөр дууднаа гэд маргаад тийм ээ. Бас асуудал нэлээд хурцж ирсэн шүү дээ. Энэ дунд яригдсан нэг хүн бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Джон Болтон гэдэг хүнийг одоо гэрчээр дуудах уугүй юу гэдэг ийм асуудал байсан. Джон Болтны хувьд үнэхээр ерөнхийлөгчийн одоо байр сууринд нөлөөлөх үс тийм сөрөг одоо мэдүүлэг өгөх тийм одоо чухал гэрч мөн байсан уу? Ер нь олон улсын ажиглагчид юу гэж харж байна? Ерөнхийдөө бол бас мөн гэж ажиглагчд бол харж байгаа. Яа тэгэхээр бол үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэдэг утгаараа бол одоо юу гэдгийг гадаад харилцаатай холбоотой үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудлыг бол хариуцдаг хүн байсан учраас бол тухайн асуудлыг бол бас ерөнхийдөө бол ойроос мэдэх байж болцсохгүй хүн гэдэг тийм байр суурьтай байгаа. За өнөөдөр бол импичментийн асуудал бол дуусчлаа тий. Ерөнхийлөгч цагаатагчлаа. Тэгтээ бол энэ бол асуудал дууссан гэсэн үг биш. Яагаад тэгэхээр Джон Болтон бол өөрийнхөө одоо дурсамж номыг хэвлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр магадгүй тэр номонд нь бол одоо юу гэдэг түрүүний яриад Украин гэдэг асуудал бол хэр хэмжээнд дурддагдах хэрэгтэй юм бэ? Магадгүй өөрөө номон дээрээ тэр тухайд дурдахгүй ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрвээ энэ асуудал нь ярих юм бол цаашдаа ерөнхийлөгчийн сонгуульд яаж нөлөөлөх вэ гэдэг асуудал бол бас олон улсын томчид бол энэ асуудлаар бол бас бичиж байна. Тэгэхээр магадгүй Джон Болтон бол бас чухалч гэрч байсан. За дээрэс нь бол нэг дуудах гэсэн хүн бол нөгөө цагаан ардны хэвлийн төлөөлөгч Келли гэдэг хүн байсан тий. За энэ хүн бол бас ерөнхийлөгчийн талаар сөрөг мэдүүлэг өгч магадгүй гэдэг тийм байр суурьуд бол илэрхийлэгдэж байгаа. Ерөнхийдөө бол юу гэдгийг ерөнхийлөгч Трампын одоо ажлаас нь халсан хүмүүс нь гэх юм уу те өмнө нь бол Джон Болтноос өмнө ч гэсэн ажиллаж исэн үндэсний аюулгүй байдлын 2-3 зөвлөх байгаа. Тэгээ тэр хүмүүс нь бол бас ерөнхийлөгч Дональд Трампын холбоотойгоор бол маш сөрөг зүйлүүдийг хил мэдээлэлээр аль хэдийн илэрхийлээд явчихсан эсрэг талд нь бол ажиллаад эхэлсэн байгаа учраас бол магадгүй их тийм том эрсдэл авчрах магадaltaй байсан баг. Болтны хувьд одоо 11-р сард болох сонгуулиас өмнө дурсамж номоо гаргах уу? Тэр нь бол одоо ер нь яг тийм хизээ гарна гэсэн. Магадгүй бол яг өөрийнх нь хувьд бол юу гэдгийг сонгуулиас өмнө том дуулаа шуугаан тарих зорилгоор бол бас их яравчилж иж магадгүй. Гэхдээ яг хэдий хэдийд одоо юу гэдэг номынхан тэр дурсамжаа гаргана гэсэн зүйл бол яг сайн дурддаг бол байна л та. Гэхдээ удахгүй гарч магадгүй гэсэн тийм бас байр суурь бол томчдод илэрхийлж байна. За одоо бол Америкийн нэгдсэн улсын улс төрд 2020 оны тийм ээ ерөнхийлөгчийн сонгуул гэсэн маш том энэ үйл явц бол өрнөж байна. Халуун болж байна тий. Тэгэхээр энэ Сенатын танхимын гаргасан энэ шийдвэр
Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх одоо рейтингт гэдэг юм уу сонгогдох магадлалд ер нь ямар нөлөөлөл авч ирэх бол? За ерөнхийдөө бол тухайн улс одоо юу гэдгийг хараад үзэхэд рейтинг нь юм өндөр байгаа тохиолдолд бол нэг төдийлөн нөлөө үзүүлэхгүй байх гэдэг тийм магадлал бол ажиглагчид илэрхийлж байна. За яагаад тэгэхээр бол одоо юу гэдгийг түр хэлсэндээ 49% гэдэг бол маш өндөр үзүүлэлт байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд бол ийм өндөр үзүүлэлт байгаа тохиолдолд бол төдийлөн тэр импичментийн асуудлууд төдийлөн нөлөөлөхгүй гэсэн ийм байр суурь бол илэрхийлж байгаа. За тэгвэл Америкийн сонгуулийн систем бол яг манай одоо юу гэдэг ерөнхийлөгчийн ч юм уу эсвэл бусад орны ерөнхийлөгчийн сонгуулийнхаас бол арай ялгаатай системтэй байдаг тий. Маш өөр тий одоо юу гэдэг сонгогчдын коллегоор дамжуулж бол саналаа ард түмэн бол шууд илэрхийлдэггүй, сонгогчдын коллегоор дамжуулж бол саналаа өгдөг тийм онцлогтой байгаа. За энэ өдрүүдэд бол одоо ерөнхийдөө бол Америкийн хоёр намд бол сунгаа явагдаж байгаа. За бүгд найрамдах намын хувьд бол ерөнхийдөө одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хоёр тудаага сонгох боломжтой гэдэг утгаараа бол Дональд Трампыг нэр дэвших боломжтой гэж хэлж болох ч гэсэн бол яг эцсийн яг шийдвэр нь бол гараагүй байгаа. Одоо хүртэл гараагүй. Тэр нь бол нэг 8 дугаар сард бол ерөнхийдөө намын одоо их хурл хуралдаад за энэ хүнийг бол ерөнхийлөгчөөр дэвшүүлье гэдэг эцсийн шийдвэр гаргана. Тэр болтолд бол яг албан ёсоор Дональд Трамп ерөнхийлөгч нэр дэвшчихлээ гэж хэлж болохгүй. За ардсан намын хувьд бол 6 сар 7 сард бол одоо аль нэгэнд нь намын их хурал нь бас хуралдан за нөгөө түрүүний яриад байгаа сонгуульд өнгөлж байгаа хүмүүсээс аль нь одоо ерөнхийлөгчд гарах вэ гэдэг асуудал яригч чад. Америк нэгдсэн улсын одоогийн ерөнхийлөгчийн явуулж байгаа гадаад бодлого тэр дундаа Америк нэгдүгээрт гэдэг энэ одоо бодлогын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа ер нь сонгуулийн үйл явцад ялангуяа Трамп ерөнхийлөгч дахин өрсөлдөхөд нөлөөлөх үү? Дахин өрсөлдөхөд одоо зарлаа гэхэд ерөнхийлөгч сонгогдоход бас гол нөлөөлөх хүчин зүйл болж чадах болов. За яг түрүүн би ярианд хэлсэн те иргэд бол илүү дотоод бодлогыг бол сонирхдаг. За мэдээж гадаад бодлогыг сонирхдаг тодорхой хэсэг хүмүүс бол байгаа. За гадаад бодлогын хувьд бол бас Америкийн нэгдсэн улс бол дэлхийд тэргүүлэх гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэх их бүрэн тийм утгаараа бол гадаад бодлогыг бол бас иргэд бол санал өгөхтэй бол тооцдог зүйлүүд бол байдаг. За тэгтээ бол дотоод бодлогод илүү их анхаарал хандуулдаг. За гадаад бодлогын хувьд бол Америкийг одоо энэ тэргүүн тавих бодлого гэж өөрхөн зарласан бодлого байгаа те. Өөрийнхөө уран ч гэсэн Америкийг яаж одоо Америкийг дахиад агуу болгоё гэдэг тийм ураа сонгуулийн ураа байгаа. За энэ удаагийн ураа болохоор бол Америкийг дахиад агуу хэвээр нь байлгая гэдэг ураатаагаар бол өрсөлдөж байгаа ийм зүйлүүд бол явж байгаа. За Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд бол гадаад бодлогын хувьд бол гол одоо түрүүн яриад байгаа амжилт авчирж байгаа хүмүүсийн одоо талархалд нийцж байгаа бодлого гэх юм бол нэгдүгээрт бол хятадтай одоо энэ худалдааны маргааныг яаж шийдвэрлэж байна. Бусад ерөнхийлөгчдөөс бол илүү өрмөц илүү хатуу байр суурь баримталж чадсан. Энэ асуудал бол зөвхөн Дональд Трамп ерөнхийлөгч үүдж яригдчихсан асуудал маш олон засаг захиргааны хувьд дамжаад яригдчихсэн. Яаж шийдвэрлэхээ мэддэггүйсэн те. Гэтэл бол маш хатуу байр суурьтай энэ асуудлыг бол яг шийдэмгий шийдэж чадсан гэдэг утгаараа бол иргэдийн хувьд бол маш өндөр одоо талархал сайшаалыг хүлээж байгаа зүйл байгаа. Нөгөө талаар бол бас хойд солонгосын асуудал бол ярьжсэн умар солонгосын цөмийн хөтөлбөрийг яаж шийдвэрлэх вэ? За урд өмнө нь бол ерөнхийлөгч нар бол хизээч ингэж одоо юу гэдэг умар солонгосын удирдагчтай хувийн болон одоо юу гэдэг албаны өргөн харилцаа тогтоох боломжгүй байсан тийм одоо тийм хүчин чармаалт гаргаж чадаагүйсэн. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол энэгээрээ бол илүү их одоо олон нийтэд танигдж байгаа дипломат ажиллагаа бол зөвхөн бид нар хүчний бодлого хэрэгжүүлэх юм уу бас бид нар уулзаж ярилцаж чаддсан маа гэдгийг бол харуулж чадсанараа бол бас сайн ажилласан гэж бас магадгүй иргэдийн хувьд бол өндөр хүлээлтийг авч байгаа. Яг энэ дээр бас ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын онцлогийг бас танаар яриулмаар байна л да. Өмнөх ерөнхийлөгч нарыг бодвол одоо илүү олон улсын тавцанд маргаантай байгаа тий. Америк өмнө нь өөр бодлого явуулж ирсэн энэ одоо цэгүүд дээр ялангуяа ойрогт орнуудын асуудал, умар солонгосын цөмийн зүсэггүй болгох гэсэн энэ чиглэлд илүү Америкийн нэгдсэн улсын ард иргэдэд ашигтай байдлаар тийм ээ тийм бодлого явуулж гинүү да гэдэг юм дүр зургийг бас ажиглагчид таамага дэвшүүлж гаргасан байна лээ. Энэ дээр таны бодол ямар байна? Ер нь Трампын гадаад бодлогын онцлогийг ер нь яаж харж байна? За мэдээж яг гадаад бодлогыг бол маш олон хүчин зүйл дээр бол тулгуурлаж гадаад бодлого явуулдаг тий. За тухайн улсын одоо юу гэдэг дотоод улс төр ямар байна гэдгээс гадаад бодлого хамаардаг. Дэлхийн одоо олон улсын харилцааны нөхцөл байдлаас бол гадаад бодлого яаж хамаардаг. За бас гурав дахь хүчин зүйл бол хувь хүний хүчин зүйл байдаг тий. Тухайн хувь удирдагч, хувь улс төрч ямар байхаас улс төрийн одоо юу гэдэг гадаад бодлого
бодлогын өнгө төрх бол шалтгаалдаг тийм зүйлүүд бий. За Дональд Трампийн хувьд бол би түрүү хэлсэн зам төлөвийн хувьд бол маш өвөрмөц удирдагч. За маш одоо өмнө Америкийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс бол тодорхой байдлаар бол төрийн албан ажиллаж исэн тийм туршлагатай хүмүүс байдаг. За Дональд Трамп ерөнхийлөгчийн хувьд бол өмнө нь бол юу гэдгийг төрийн болон бусад чиглэлийн албанд ажиллаж байгаа цивил бизнес эрхэлдэг хүн байсан. Тийм учраас бол өвөрмөц гэж хэлж болох тийм бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. За бас шийдэмгий гэж хэлж болохоор тийм бодлогыг бол өмнө нь одоо юу гэдгийг ажиллаж исэн ерөнхийлөгчд бол илүү их болгоомжтой ч гэдэг юм уу те илүү их хашир хандж исэн бол мань хүн бол яг өөрийнхөө үнэхээр хий гэсэн бодлогыг бол эрс шийдэмгий хийж чаддгаар бол гадаад бодлогын ч тэр дотоод бодлогын хувьд ч гэсэн бол тийм онцлогтой одоо ер нь тийм бас одоо тийм цаашдаа олон улсын харилцааны хүмүүсийн хувьд ч гэсэн судлаачдын хувьд бол ийм хувь хүний хувьд улс төрчийн хувьд нь бол бас их судлахад их сонирхолтой хүн байх болов уу гэж хамгийн гол нь бол хятадын асуудалтай хятадтай тэр худалдааны маргааныг яаж шийдвэрлэж байна маш олон жилийн хувьд бол энэ асуудлыг яриад лсэн хязгаар шийдэгддэггүйсэн тий тэгэхэд энэ хүн бол энийг шийдэж чадчихна ямар ч гэсэн бол Америкт ашигтайгаар бол юмыг бол эргүүлж чадчихна гэсэн ийм зүйлүүд байгаа. За тэгвэл бас шүүмжлэлтэй зүйлүүд байгаа. Жишээ нь бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар. За дэлхийн нийтийн хувьд бол уур амьсгалын өөрчлөлт бол заашгүй тулгараад ин гэдгийг бол ихэнх орнууд бол хүлээн зөвшөөрсөн байгаа. За ерөнхийлөгч Дональд Трампийн хувьд бол энэ асуудал дээр бол их шүүмжлэлтэй суртай байдаг. За энэ бол ер нь бол нэг хувилдааны онлын зүйл юм аа. Уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй маа ч гэдэг юм уу тийм сонирхолтой байр суурийг илэрхийлдэг те. Олон улсын харилцааны бидний сүүлийн одоо юу гэдгийг одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш бий болсон олон улсын харилцааны дэг журмын эсрэг гэх юм уу дэг журмыг өөрчилсөн ийм огцом алхмуудыг хэрэгжүүлж байгаа нь бол бас ажиглагчдын хувьд бол төвшөр төрүүлсэн. За ялангуяа одоо нөгөө манайх шиг жижиг орнууд те олон улсын яриа хэлцээ бол маш чухал байдаг. Бидний хувьд бол хүчээр шийдвэрлэх асуудал биднэрт бага учраас тийм чадамж нь бага учраас олон улсын яриа хэлцээр тулгуурлаж хөгждөг жижиг орнуудын хувьд бол бас их тийм айц төвшөр дагуулсан тийм алхмуудыг бол хийж байгаа нь бол бас шүүмжил дагуулж байгаа. Одоо юу гэдгийг уур амьсгалын өөрчлөлт үнэхээр бодиттой болж байгаа тохиолдолд дэлхийн одоо юу гэдгийг уур амьсгалын хүлэмжийн гол бохирдуулж байгаа орнуудын нэг нь эндээс татгалзсан гэдэг нь ирээдүйд дэлхийн ирээдүйд яаж нөлөөлөх вэ гэл те маш олон асуудал яригдчих. Дональд Трампын бас нэг Аз намхан талын чиглэлд гаргаж ирсэн бодлого нэр томьёо байдаг тийм ээ. Өмнө нь бол одоо Трампын Барак Обамагийн засаг захиргаа бол одоо Аз намхан талааг дахин тэнцвэржүүлэх гэдэг юм бодлого зарлаад хэрэгжүүлж байсан бол Трампын хувьд бол энэ бодлогыг өөрчлөөгүй гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэтхэг номхон талаа гэсэн ийм томьёоллыг оруулж ирсэн. Энэ дээр одоо зарчмын тийм өөрчлөлтүүд гарах уу? За энэ бол бас өөрчлөлт гарч байгаа хэрэг явдал болж байгаа. Яагаад тэгэхээр бол өмнө нь бид нар өөрсдийгөө ч гэдэг юм уу те урд нь тийм нэршил бол газар зүйн хувьд ч гэсэн энтхэн номхон далай гэдэг газар зүйн шинжилх ухааны ч гэдэг юм уу бусад геополитикийн үүднээс бол бид нар тэгж авч үздэггүй байсан олон улсын харилцаанд гэтэл бол шинээр одоо ийм энтхэн номхон далай гэдэг бүс нутгийг бол геополитикийн хувьд тодорхойлж гаргаснараа бол бас их тийм шинэ өөрчлөлтийг бол авчирсан байгаа. За яагаад энтхэн номхон далай гэдэг авба те яас номхон далайгаар яагаад байж болоогүй юм бэ гэхээр энэтхэгийн нөлөөг нэмэгдүүлье. Ялангуяа энэтхэгийн одоо далайд энэтхэг бол одоо дамгаалж явах хэвээр энэтхэгийн их гүрний байр суурийг одоо илүү их нэмэгдүүлье. За үүгээрээ дамжуулаад одоо бүс нутагт шинээр үсэн гарч ирж байгаа. Ялангуяа одоо сүүлийн үед яриад байгаа олон улсын харилцаанд хятадын үсэн нэмэгдэж байгаа. Энэ нөлөөг яаж хязгаарлах вэ? Тэгвэл энд бол энэтхэгийн одоо тэр энэтхэг бол бас хятадын хувьд бол эдийн засгийн хувьд ч тэр хүн амын хувьд ч гэсэн бас том эдийн засагтай хүн амтай тийм ус учраас бол бас тийм бүрэн боломж байгаа гэдэг утгаараа бол Америкийн хувьд бол энэтхэгтэй энэтхэгтэй хамтрах гол шалтгаан нь бол нөгөө үндэс зүйл нэгтэй арчилсан гэдэг утгаараа бол ойр дотн харилцаж байгаа. За тэгээд дээрэс нь бол одоо юу гэдгийг Америкийн орон зай бол Аз намхан далайд нэлээд хумигдсан тийм байдалтай байгаа. Яа тэгэхээр бүс ба зам гэдэг санаачлаг хэрэгжүүлж байгаа. Маш олон орн нэгдэж байгаа. Хятадын одоо юу гэдгийг санаачлаг дэмжин хэрэгжиж байгаа орнуудын тоо нэмэж байгаа. Гэтэл нөгөө Америкийн ашиг сонирхлын бүсэд Америкийн нөлөө бол багасж байгаа ийм асуудлууд бий болж байгаа учраас бол Америкийн хувьд бол маш их тийм эрчимтэй энэ бүс нутагт анхаарсан бодлогыг бол хэрэгжүүлж байгаа. Зөвхөн одоо улс төрийн хувьд ч гэдэг үе эдийн засгийн хувьд ч гэсэн маш олон одоо юу гэдгийг хөгжиж байгаа орнуудад яаж тусалж болох вэ? Тим салбаруудыг бол тодорхойлсон байгаа. Нэг сонирхолтой салбар нь бол дижитал эдийн засаг гэдэг юм уу те. Америкийн өөрийн одоо хамгийн хүчирхэг чадвартай байдаг хэсгүүд те чөлөөт худалдаач гэдэг юм уу. Тэр юг бол дэмжин хөгжүүлнэ гэдгийг бол энтхэн номхон талаа стратегиэр дамжуулаад хэрэгжүүлж байгаа. За бидний урилгыг хүлээн авч
Америкийн нэгдсэн улсын улс төр өрнөд байгаа сонирхолтой үйл явц. За бас Трамп ерөнхийлөгчийн гадаад дотоод бодлоготой холбоотой сонирхолтой мэдээлэл өгч яриа өрнүүлсэн зочин танд баярлалаа. Баярлалаа. Урьж ирсэн баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахинд тайм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимд болсон санал хураалт ерөнхийлөгч Дональд Трампыг гин буруутай гэж үзэх үндэслэлгүй гэдэг ийм шийдвэр гаргасантай холбоотой сэдвээр танд хүрлээ. Энэ сэдвээр бид судлаач Бям хандтай ярилцсан байгаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.